Холийн шим махаа нэр гоё үстэй. За өөрөө хийж явна. Тийш ихтэй ингэж явж байгаа шүү. Ойрхон 50 30 мөчөг гэлээ. Хэмээн дээрээс нараа ойрхон. За тэгээд Мөрөөдлийн Монголын 2 дахь өдрийн дугаартаа тавтай морил шүнжэнгөө эдитээс суулаа. Одоо цаг 5 цаг болж байна. Одоо өөр зайц. Тэнгэр бол юм нар гараа эхэлсэн. Эдит юм. Эдит ер нь хийгээ дуусчлаа. Тэгээ одоо 5 цаг болж байгаа юм чинь унтаад 10-ээс ирээ 5 цагийн нойр хүнд нойр ирэхтэй. 10 болтол 11 ч юм уу. Одоо ихтэй ч өхрийн дуунаар унтна гэдэг шиг унтна да. За өглөөний мэд. Цаг одоо 11:19 болж байна. Гадаа баг зэргийн салхитай байна. Тэгээд нэг асуудал үүснэ өчигдөр. Манай power station-ийн минь тог дуссан. Тэгээ нарны хавтангаа залгаад өргөтлөө шүн тэгээ ямар юм аа нарах вэ? Одоо тэгсэн чи үүлтэл цэнэглэгдээгүй байх шиг. За тэгээ босъё доо. Босч өглөөний цай маа уучаад гар нүрээ уучаад. Тэгээ нэг тогтой газар болж жоохон цэнгэлж авахаас power station-ийн. Тэгээ унтахтаа чихвч зүгээ унтсан. Чих рүү хорхоо орчих магадгүй гэсэн бодолтой байсан болохоор чихвч зүгээ унтсан. За тэгээд босч нэг кофе чанж тай авах. Тэгээ өчигдөр нөө илүүлсэн видеого апплод хийгээд хоноосон чинь ерөөсөө яг компьютер нь sleep модонд ороод одоо 9%. Тэгээд дээрээс нь манай тог гаргач маань 2%. Тогны асуудалтай болсон. Тогтой газар гараад явъя дөө. Тогтой газар нь 2 цаг сэнгэлж гайгүй болж байгаа хаа. Өчтөр өрөөний гал бүлсэн тулгаа нэг харъя. Үнсэн ингээл өөрөө салхинд өөрөө. Хамгийн гол нь газар гимтэхгүй гэдэг байгаа шүү дээ. Доор нь ингээ зүг зүг. Ямар ч түлэгдэж харагдсан юм байхгүй. Нарны автан тавьсан. Тэгээ одоо 11:30 болж байхад нар байхгүй. Нар айцсан бэ. Амар хар үл. Энэ үүл наваа ингээ тоггүй болгосон нараа. Ерөөс ингээ нарны автан тавьсан. Нар нь байхгүй. Нуугдсан. Тэгээ дээрээс салхитай. Салхилаад тэгээ хөдөө бас муутай явж явах үедээ би болохоор яаж гар нүрээ угаад үгээ гэдэг аргаа зааж өгье. Эхлээд ингээ шүдээ угаацна. Амаа тэрвэрлээд тэрнийхээ араас амдаа ус балгаад тэгээ амнаасаа усаа гоожуулаад гар нүрээ угаах юм бол усанд айгүй хэмнэлттэй. Айгүй баг усаар нүрээ аваад. За ингээд нэг дөрвөн балга усаар нүүр гараа ерөнхийдөө бүтэн угаачиж байгаа. Тэгээ та эдэг ингээрэй гэж байгаа юм шүү дээ. Зүгээр л би ингэдэй. Алчуур энэ хийчихэд нь болохоор ус айгүй сайн авна. Айгу хурдан хатдаг гээд рекламдаад харна. Авсан нэр айгу сайн авд юм. Алчуур маань тэгээ юм жижигхэн болчихно. Ийм авсарах. Тэгээ одоо газ ашиглаад нэг кофе чанд байна. Энэ бокс чинь ингээд миний галт тоо гэдэг шүү дээ. Дотор нь бүх юмаа багтаага ийцаа. За кофе чанд гэж. Кофе. Тэгээ дээрээ бүрлийн гамбан сэтгтэй. Салхитай зүгээр бүхэл юм хийсч явчих гээд. За энэ яг кофе яг салхинд хийсэх юм байна. Би нэг дотор майхантар бэлтжээд явж. За болохгүй хаа. Газ асаах юм чи майхныхаа гадаа асаач гэж бодоод байна. Өөр юм хийж яагаад юм хурааж явах юм уу? Газ алдчихвол мэдэхгүй штэ. Газ гал алдчихвол. Өчигдөр хийсэн явлаа. Энэ газ болохоор өөрөө ингээд ийм салхины хамгаалалттай. Тэгэхээр гадаа мадаа асаахт асуудалгүй байдаг. Энэ үндэг байна шүү дээ. Гэрээс өндгөө. Юурээс идэх юм мартсан маш та. Энийг идэх. Тэгээ нэг илэгний ногш идэх үү. За илэгний ногш талах өндөггүй. Өглөөний цай. Кофетойгоо. Салхины чим амар орж иж байгаа хта. 3 өндөг амч 3 талах 3 өндөг. За би микний ер нь дуу насагчийг асахгүй бол
Одоо яриад дээрсэн гэж магадгүй. Салхины чимээ болохгүй бол бас юм хийхгүй юм шиг шүү дээ. За өглөөний цайны 3 тал өндөгтэй хангалттай дөө надад. Жохоо устай талах идчихлээ. Шууд кофе уухаараа голдгүй л хэрэг юм лээ. Өндөгнийхөө хогийг гişээ гэж байна. Өчигдрийнхөө хог хийх болсон байх юм шүү дээ. Энэ бол фейлсэн юм болсон. Ийм бол. Хүн тай уурчихгүй юм. Салхинд нараа. Энэ орог. Уураад унаад яваад өглөө байна. Яг энийг нээчлээ. Арай ачаал юм байна. За ингээд тэр ийм газар буудлаа. Нөгөө дуудалч өгсөн ахтайгаа ирж исэн газраас нэг холдоогүй буудлаа. Иргэн тойроо ингээд ерөөсөө хүн байгаагүй юм шиг. Хогоо авчихсан ингээд. Надаас ийм л гарсан. За тэгээ бүгдээрээ хогоо авч яваад буусан газараа ингээд ямар ч хүн байгаагүй юм шиг юм буурах мөргүй явж байгаарэ. За илээ маань 2 өдөр бороотой. Хартаа таад. Бороо орсон. Яг явах гэсэн чи хамгийн морохгүйсандралаа бүр. Таавараа хөдөлж исэн юм чи бүр. Борооноос амжихгаа бүр хаяжгатлаа шүү дээ. Юу бичлэг. Майхан захин гаврааж байгаа бичлэг хийчихсэн. Бороонд тугцсан. Тэвцхан. За одоо өнөрч юу орох вэ? Хонгорын ис орно шүү дээ. За утасч цэнэггүй, хөрөгч цэнэггүй, power station мэж цэнэггүй болоод ирлээ. Тэгэхээр чухалчлалын зэрэгээрээ утас 1-р байранд ороод бусдынх нь утас цэнгийн тогтой газар очиж байгаа шийдийг хэлдэг да. Хөрөгч нэг цаг 2 цаг тоггүй бат гайгүй байлгүй дээ тий. Мацхан гисэд заваарч тийм болов. За утсыг цэнгэлсэн. Сая чаач битээ орохгүй л харсан чи 4 өвтэй. За хонгорын илсийнхаа байрлалыг заацаа. Хонгорын илс рүү явах нэ. Гадаа бороороо туснаас нь ороод бүр. За баяртай ёлын ямаа. Сайхан тухтай тавтай онлоо. Сайн байна уу? Юу бичлэг гэж бичлэгэнд орж болох уу? Юу ярих юм? Үгүй ярихгүй зүгээр би юм асуух юм. Зүгээр зөвшөөрлөх гэдэг байхгүй. Би ингээд нэг power station бидэн штэ тог гаргадаг. Тэр мэн тэнэггүй болчоод танахаас ингээд хоолыг ингээ тэнэглээд ашиглаж болох уу? Компьютер бас тэнэглээд болох уу? За тэгвэл би оруулж ирээд алгачаад тэгээд дахиад авъя. Баярлалаа. За чи санал бол алийн санал хоёр нь? Миний бодлоор надад бол голиш гоё. Чамд хамгийн таалагддаг нь уу? Тий. Голиш юм хана яг гоё гэдэг. За тэгвэл голиш нь авчи. Тэгээ цайтай. Цай болохоор юу гэдэг вэ? За. Миний голиш. 2 цай авч дөө. За өөрөө хийж яана. Үнгүү мүү? Үнгүү. Тийм үү. Яг ингээ хоол нэмсэн. Аль түрүү ер нь хоол ирсэн байсан. Тэгээд би бичлэгээ идэлээд рендерээ бүтээгээд аплод хийх гээд хоол авах гэдгийг нэлээд бодчихлаа.
За амтад. 얌쟁 гоё. 하나 이거 гоё. 루니 앞에 하나 이거 гоё. Хоолол үнэхээр гоё байна. За тэгээд тогноос ашиглаж зөвшөөрсөн power bank компьютерийн тэнэлгийг зөвшөөрсөн 70 логийнхонтой баярлаа. За ингээ power station ловын тэнэлт болоо. Тогны хатгаж чи компьютер одоо ингээ cloud нэгээ cloud хийгээд өгч байна. Замдаа Далай кафе гэдэг ийм хоолны газар орж ирээд дэлгүүртэй дотроо дэлгүүртэй, нээлттэй, кофе шоптой, гомтой ийм газар. Сангуун дээр нэг охин байсан. Тэгээд охиноос болохоор би ингээ юмнуудаа цэнгэлчихээ. Тэгээд хоолоо идэнгээ цэнгэлээд байж болох уу гэж зөвшөөрсөн чи айгүй өрхөн зөвшөөрсөн. Тэгээд баярлаа Далай кафе. Үнэхээр баярлаа. Ээлжтэй замаар явж байгаа учраас машиныхаа дугууны яг 1.9-т болгоч. We keep on moving. We keep on moving along. We keep on rolling. No, we ain't slowing it down. We keep on moving. We keep on moving along. We keep on rolling. Yeah. No, we ain't slowing it down. Энэ анаа мэдгүй болоо. Их ч нөө. Хонгорын илгээ газар нь хаашаа юм бол зүгэн. Ойрхон нөө юу юм? Хэр ойрхон бэ? Оо тийм үү. За яасаа өөр хөвгүүд. Чихэр авах уу таад? Цаанага дүүнэр ах гişнэртэй аваарай за. Нилээ олны явчих. Өстөө өөр хөвгүүд. За баярлалаа. Зүгээр. Баяртай. Хөөх хүүхдүүд таараад зам асуучлаа. Бараг өөрөө шороогоос гараад энэ 20 км явсан баха. За 20-оор өргөн 15-6 явчихад дахиад 50 км нэлээд чансаас явж байна. За юу хонгорын эсэжгээ шороогоороо ингээд дахиад 80 км явах нь бол ойлгомжтой болчлоо. За энийг айл дээр ороод нэг ундаа борцог өгөнгөө зам асуусан. Дан шороогоор явна гэж байна. Ерөнхийдөө нийт 100 км Баянлагаас шороогоор явдаг юм. Тэгэхээр одоо ингээд шороогоор явахдаа сэтгэл зүгээ бэлдээл бичлэг ихгүй тэр чигээр гიშгэлээ. Тэгээ очоо олъё. За хонгорын элсэн дээрээ ингээд ирсэн чи айгүй салхитай. Элсэн шуураад байж байна. За амрын уу. Ой. За сайн байна уу. Энэ хонгорын элсийн нөгөө нэг голтой эсрэг рүү нь яаж явд юм бол энэ үгээр хорох уу? Энэ замаараа баруун. Баруун тишээ. Тий. Одоо энэ рүү хаас руу. Сая би тэр жоохон тэр нэг овоо байсан шүү дээ. Энэ хүн овооны хэлж ирсэн. Одоо юу аач? Энэ баруун тишээ явсан зам байгаа. Дагаад баруун. Тэгэл орчих уу? Тэгээ явж байгаа чинь зам баад төв зам ааж явсаар гол хаалганд орчих заяа. Энэ элсийг даавах шаардлагагүй шүү дээ. Шаардахгүй. Хойгорол гэж баруун чи. Аха. Тэгээ сая сэргэр ирсэн хаагар ирсэн. Би сая 100 км шороогоор яваал хэлээ. Баянлаа гэсэн. Тэгвэл тэндээс бич авах гэсэн. Харин тэнцээс харин авсангүй мартаа явчихсан. Одоо ийшээ хамгийн ойрхон гадаа ийшээ засмарч одоо чи ийш энийг гатлахгүй байна нээсий. Аха. Гаталж л байгаа юу? Гатлаад ийшээ 28 км 25 км сэрвэд очив. Аха. Өндөр чи нэг азан таарах бензин азан таарахгүй колоф онгож онгоцсон тийм үү. Юу бензин авах эндээ очиж үзэхээ өсчээ тэгэл хулуун болсон. За. Баялаа хөрчих юм уу тэгээд. Иргэд хүрчих баха. Хүрчих юм ээ. За окей. Баярлалаа. Энд юу вэ? Тэн нохоо яах вэ? Хүүхдэд нэг чихэр өгч дөө. За баярлалаа. Өдөөдөө. Ганцаараа яваа би. За. Хөөе түү хүлээ байх мө түү хүлээж. Байхгүй. Ер нь ганцаараа гэж. Ер нь ганцаараа л явж байгаа. Өмнө говь аймгийг үзэх гээл. Ер нь хаана гэсэн юм? Ер нь хотын байхгүй. Одоо тэгээд өмнө говьсээ
Өмнө гол ороод ёлаамад үтсэн юм уу? Ёлын ямаа үтсэн. Өчигдөр ёлон ямаа л үзлээ. Тэгээ өнөөдөр наашаал яваад хүрээдэлээ. Одоо то хонгорын хэлсэн үү? Тэгээд шууд буцах юм уу? Үгүй тэгээ өөр нь өөр үзэх юм байна. Үзэх юмнууд байвал үзгээл. Өшөө одоо тэг өмнө бол баян цаг булган за баян цагт явах гэдэг хэлсэн юм. Хонгорын хэлсэн дөнгөнөг ам үзэл. Тэгээд үзийг бол өмнө зам нь бензинс нь хэвгэхээс зам нь үгүй болч тийш үзэх ха зөндөө билээ. Аа. Баруун чи хэрмэн цав энэ чи явахгүй хэл та хэрмэн цав. Тэгээд ийшийг нь одоо хүн чи мэдүүлээ шээ. Дунд цагаан энэ нуруу нар энэ уулыг харагдагаад тэгээд таамгаас бас гоё гоё газар байт юм аа их юм бол. Өнөө хоёр нь салхи хэрэг хавталтай юу гэж бодож байна юу? Энэ уулын царай бол нар жаргал яадаг хатаагата салхитай л. Ер нь салхитай. Яг чи тэн дээр очихвол сайхан зүлэг мүлэгтэй чи Нүмер байгаа юу? Баггүй. Зүлэгтэй, ширхтэй тэгээд шууд ээлжтэй. Ийшээ шууд гарч ин зүрх хэрэгтэй. Одоо чи тэр айдад тэр ийшээ гарч баах баадаг заа юу. За. Тэр баадтай голоор шил төв зөв явж байгаа. Тинчээ бүр тинчээ нэг машин тавсаж штэ айл. Тий. Тийшээ төвлөө явчих. Тий. Одоо чи уушаа эргээ замаар авчих. За. Замаар. За баяр. Нэг баад би. За. Хөтлөө тавчих. За. За хамраарай. За баярлалаа хөө. За найзуудаа бид нар бүгдээрээ хонгорын голон дээрээ ирсэн юм байна. Хонгорын хэлсэд дээрээ ирсэн юм байна. Яг л ирсэн гэж байна. Тэгээд энд нэг юм амралтын газар байхаар нэрч чи яг зүү газараа болоод иржээ. Мапгүй GPS-гүй яаж явбаа гэж гайхаад. Тэгээ аль биесны төлбөртэй GPS гэж байдаг гинэ. Тэр нь яг заадаг. Заавал заана. Заахгүй бол заахгүй гинэ. Тэгээ айгүй хаттай юм шиг замаараа хүүхдүүд айлуудаар асууж явсны хүчээд гарлаа. Тэгээ энэ жоохон салхитай болохоор гэр авчи дөө. Яг хонгорын эсний хаард гэдэг амралтын газар хонохоор боллоо. За энэ амралтын газар дүүштэй гинэ. Тэгээд нэг дүүштэй газар ирсний усанд орчээ. Тэгээ усанд орохоор явж байна. Усанд ороход ерөөсөн надаа энэ түүх хатлан гал. Эндээ бүх юм хангасан байна. За сая надад нэг айгүй сонирхолтой санал ирсэн. Яаж усанд орох вэ гэдэг камера бариад энэ газрынхаа хүмүүсээс асуусан чинь манайх одоо дөнгөж шинээр ийм шинэ дүүш ашиглалтанд оруулж байгаа гинэ. Тэгээ нэг ч хүн ороогүй. Намайг ийш нь орж болно. Одоохондоо тог нь отоогүй. Тэгээ яг чамд мотор дарахад оруулчих болно гинэ. Тэгээ шинэ дүүсэнд орох болчихсон. Аптай ч шүү дээ. Камертай ингээ явах нэг бодлын ашигтай. Нэг бодлын жоохон санаа зовоод. За орж ирэн гол дотроо айгүй гоё юм. Эхнээсээ сонирхоо явах үг гэрэ. Эдгээр нь 0 юм бэ. Тэгээ энэ дөрөв нөлтэй. Энэ дөрөв ихтэй нөл. За ингээд угаалтууруудтай. Дүүш нэг талтай нөл. Хол ихчээд ийм пампер газар усан орно шүү дээ. За би бас айгүй мангар юм бэ. Яаж нэгсэн чи ингээд усанд орчих юм биж солих хуцаа авах. Тэгээ хууч юм өмсчихсэн. Усанд орох өмсчихсэн хуцаа. Зүг харагдлаа. За тэгээд таад гоё тухтай газар усанд ормоор байвал ийшээ ирээрээ. Тэгээ би нэрийг асууж мичийн доор үлдэн шнэ. За. Дөнгөж өнөөдөр нээж байгаа. Нэг ч хүн ороогүй. Тэгээ би хамгийн анхны хэрэглэгч нь авчлаа. Ваа энэ ингээ манай гэр. Өнөөдөртөө миний гэр. За юмнуудаа оруулж ирээл зүгээр хайчаа шууд авцсан. Энд чинь ингээ стапа бэлтсэн. За хамгийн эхлээд тэгээд юу ч гэсэн хувцас хэлээ. За хувцас хэлээ өмсцөө. За өнөөдөр яг бүгдээрээ цай чамж ууя заяа. Тусаа авчи. Цайны идэ чаамаа гэлээ. За цайны идэ. За бас ингээд идрээ зогссон байна. Идэгч. За энэ хооронд чинь сүүгээ гисгэж байгаа юм байна. Сүү бол зүгээр хөлдөө мөсөө башна. За тэгээд цайгаа чамчаад хоолн дээрээ болохоор бүгдээрээ бөөнөрөө нөгөө татсан энэ бүргэрийн байгаа шүү. Энийг дахин ашиглаад хуушуур хийж. Хоёрыг нь ашиглаж. Хоёр нь бол бүргэр ихтэй ашиглана те. За энийг туршлагатай одоо заазуурднаа. За энэ өнөөдөр хэрэглэх мах. За өнөөдрийн хоолны нэг санаа нь болохоор ерөөсөө энэ бүргэрийн амталсан татсан мах байгаа шүү дээ биелээ. Зүгээр энийг ингэж гисгэж орхиол. Тэр орондоо болохоор гурил зуураад энэ махаар нь хуушуур гэж бодоод байгаа шүү дээ. Наадан болж байгаа юм чинь хуушуур идэ да тий. Энэ одоо хэдэн хуушуур болох вэ? Усын ихтүүлцээ. Хөөгөлтөө гэсэн нэг. Гурилаа нэмхээс одоо тэгээд надаа бэйли байгаа шүү дээ. Бэйли өмчл гар ингэ авахгүй юм шүү дээ. Одоо ингээл бэйли таваараад за цай буцалж байна. Сүүн гэсэн ч гисээгүй. Энийг яаж аргалж болох вэ? За би бол сүүг зүгээр яалаа. Ингээ байн хүлдүү чигээр нь ашиглана гэж бодвол ингээл хуваачих уу. Дараа нь гисч мэсүүл хэцүү юм болов. Хайлахын хүлээх үү. За хайлж магадгүй юм те.
Хайлхан хүлээхээс. За гурлаа ишээ тавиад гамбан гэдэг шүү дээ. Энийг гэдэг нэг арчиж гин. За энийг ч одоо амраад иглөө. За гурил амарч ийг. Одоо энэ татсан махыг татна гэж дахиж бүргийн махыг чинь татсан махыг чинь дахиад татаад ийм болгочлоо. Гурилын чи амарч байгаа. Харцаа чансаа. Одоо тэгээ гурилаа амартал жоохон хүлээн дээ. Тэгээ тэр оронд сүү маань гисчих юм бол харцаагаа сүүтэй цай болгочих. За гоё. Яг ингээд хоолоо игээд гурилан амраагаа юужсэн чи тоггүй болт. Тэгээ өөрийнхөө авчирсан хоёр гэрлийг ингээд зоочл харагдахаар байгаас. Хангалттай л харагдахаар. За одоо ямар ч сан гурил маань хангалттай амарсан баха. Тэгэхээр гурилаа бүгдээрээ тасднаа. Би гэрээсээ гамбан завчраагүй юм шүү дээ. Яах вэ тэгэхээр? Яаж илдэхгүй гурилаа илдэх орлуулчаар юм юу вэ? За ямар ч гэсэн гурилаа илдэх юм олсон заяа. Та тэгтээ нэг битгий гайхаарай. Тэгээ жоохон арчаа цэвэрлжээ. Юмхнаар юм хийнэ гэж аа. Лазаар ингээд гурилдчих واخ. Энийг намайг явхад энэ Power Station дроны трийг авсан Нёмал гэдэг дэлгүүрийн залуу. За аялалд явах гэж байгаа юм бол маа гэд. Бид нэр аяллаас ирээ явж илүү гарсан гэж бэлгэлсэн. Тэр нь ингээ одоо гурил илтгэх хэрэг болж байгаа гэнэс. Ийм олон хош урлахгүй. За энэ үлдсэн гурилынд байж. За гоё мах ихтэй ушуур. За ерөн зүгээр чимхэн гэж илгийг авах юм байна. Тэгэхээр зүгээр аягаар дарчих бүгд тэр. Яа ингээл гушуур штт. Одоо плетгээ гаргаж ирээд хайруулыг тавиад ургамлын тасаар л энэ орог бол түлдээд байгаа юм шүү. Тийм шүү дээ. Хоёр ушуур. За энэ фүү орог гистэм шүү дээ. За нэг хоол их гэж заваар болсон юм болсон. Цайд ивэрсээ. Хуушуртай цайтай. За сүйтэй цайны амт бол үнэхээр янз бүр хаваал юм. Сүйтэй цайтай цөөвөн гэдэг бол сүйтэй цайтай хуушуур аа. Махан өөрөө амтлагчтай. Тэгээд бүргэрийн чифтэй мах болохоор чифтэй уушруулчих. Амт нь өөр гал. Калзоны олчих. Тэгээд питатын калзоны. Харагдтаа л жоохон тариа муутай заяа. Би энэ хуушуурнаас бол хоёрыг дээл татах юм. Хоёр томын хоёр жижиг нь өглөө усаад идэв дөө. За хоёр хуушуур авлаа идчихлээ. Энэ хараа ийм их гурил илүү гарсан. Энийг тэ ямар хаялтай нь биш. Гамбир болгоол. Аваал явахаас маргааш. Энэ ихтэй дамбоолыггүй эсгэгчгүй юм гурлыг ингээ хайраад гамбир болгочих болд юм болов. Би юу юу хийгээд нэ. Энэ варг мангар гатуу юм тухаад зүгээр хайрсан гурил хийгээд нэ. Энэ ихтэй баг болоод энэ те хөөд штт. Нараа. Жохон бахтаа л гамбир хийж иддэг байжлээ гэртээ. Одоо энэ гамбир гэж баг байхгүй хаа. Бин гэж яаган байгаа юм штэ. Гамбир биш бин гэдэг болсон шүү дээ. Одоо бин идэж байгаа. Гамбир гэдэг нь хөөлсөн дамбоолитой эсэгчтэй. Зузаан байвал гамбир болоод нэгэн гурилтай байвал юу юм? Би юм. Тэнгуут минийх одоо гамбин болчихж байгаа юм шүү те. Гамбир ч бинч. Гадаа өгн амар гоё. Од гартаж. Энэ сүүн зам харагч. Энэ камер нэрүүс харагдахгүй. Би та зураг дараад бичлэг нүрээр харуулчихъя.
Тэ нөгөө гамбин ч нэг юм болсон. Тэгээ хоёр уушвар. Энийг өглөөний хоол гэж бодчихоос. Цайтайгаа. Эпизод нэгээ оруулах гад замдаа апплод хийгээ яваад ерөөсөө хувь нь явахгүй. Дата нь сүлжээгүй газар орж гараад тахаар ерөөсөө фейлчээд яахгүй. Тэгэхээр төв суурин газар орж байгаа л эпизод нэгээ оруулъя дөө. За одоо тэгээд унтах гэж энэ да. Гэр нэг иймэрхүү. За өглөөний минь одоо 5:55 болж байна. Хүмүүс бүр өргөйтлээ онцсон шүү дээ. Нар мандж байна. За, ерөөсөн өмнө нь дрон ашиглаж үзээгүй. Одоо тэгээд өнөөдөр эрт сэрсэн дэрийн дроныг эсгэж сурах жоохон дасгал хий гэж бодлоо. Бэлтгэл хий гэж бодлоо. За тэгээд энэ дрон тэр power station энэ нарны панел одоо энэ бичиж байгаа камер дээр Neomal гэдэг дэлгүүрээс авсан. За камерыг нь бол эрт авсан байсан. Тэгэнгუთ энэ power station дрон дээр яг явахынхаа өмнөх орой авсан байхгүй. Тэгээд дэлгүүр нь тэгээ хааж гсэн байсан наадмын амрал. Тэгээд за надад энэ power station хэрэгтэй байна. Power station-г бол би ингээд камераа цэнэглэх хөргөч мөргөчөө ингээд хадгалж авч явах боломжгүй болох гэдэг. Тэгээд туслаач ээ гэсэн чинь за тэгвэл за нэг 10 удаа гэд. Тэгээ ажлынхаа тэр дэлгүүрийнх нь нэг хүн одоо энэ дрон, power station, нарны автан 3 аваад гэрлүүгээ явчихсан байсан. Айгүй өөрхөө. Тэгээ очиж авсан чинь нилээ хөргөн ярөө өрөөтэй. Оо тийм үү чи ингэж явах гэж байгаа мó ганцаараа явах гэж байгаа мó гэд. Чамайг ингээ явах ингээ ганцаараа явах гэж байгаа бол ингээ хувьяасаа юм үгүй гэд өчигдрийн тэр гурил хилдээдсэн. Пив гэж өгсөн бохгүй. Тэгээ 3 ширхэг пив өгсөн. Тэгээ баярлаа гэж хэлье таад. Дөнгөж хот руу орж ирчээд миний барааг ингээ гэртээ аваад ажил болгоод. За тэгээ ямар тааш баярлаа. Thank you. За бүгдээрээ одоо энэ дроноо нисгэж туршиж үзчихье. Тэгээд дрон эсхийн хүмүүний аль дээр үйд нарны панел тавьсан. Нар маань дахиад үүлэрхэг үүлний ардуур орт. Энэ юусоо ингээд хэрэг нь гадгүй. Power station минь 31%-тэй 11 ваттаар л цэнгэлж байна. Бид нарт өглөөний цай бэлэн байгаа шүү дээ. Хоошуур. Яа ингээд сүүтэй цайнда хоошуураад үрээд өглөөний цай. Оо зөндөө гоё ялар үзэж байна өө. Мапа харахад тийм нэг байрлалыг хараад за ингэ явчих юм нэг яваа Улаандаа шороогоор яваад. Машин гайгүй явж байна уу? Машин гайгүй. Шороо гэж. Гүү шороо. Ийм дэржигнүртэй заяа. Тийм үү. Өглөө өсөөс ирдэг. Тэгээ тэмээ манад хонгорын илэн дээр гол. Ороо дээр. Сайн онтож амар чадчих. Оо, онтож байгаа. Ер нь нэг 6-аас 8 цагийн нойр аваад явж байгаа. Тэгээд болгоомжтой сайн аваад дээр. Тэгээ одоо ингэ тэмээ онох чинь тэмээ оноо тонгорын илэн дээр очинаа. Бүх юмаа бэлт. Тэнцээ очиад дроноор нэг гоё хитэн дүрс авъя. За мордчихоо. За тэгээ жоох урагшаа суучаа. За. Тэмэн дээрээс нараа арих. Өө айгүй өндөр юм ба шүү дээ. Тэмэн дээр очиад.
Тэгээ босдоо жоохон эвгүй мэ яах сураагүйнд бол тэгнэ. Суг. Хаг. Хонгорын ил хинчээс хэдэн километр вэ? За одоо энэс нэг 3-4 бол байгаа. Оо тийм үү. Тий. Энэ аюу ойр харагдана надад нэг километрийн зайтай шиг харагдана. Гөө энэ чи яваад замаа наад талаар нь гол байгаа, ширэг байгаа. Ааха. Тэднийг гаталж яач шин. Анхлаад айлууд нь энэ урдуур байдаг гэсэн байхгүй. Яг энэ голынх нь наадлаа. Тэгээд энэ тусгай хамгаалалттай гэдэг ингээ хойш нь болоод нэг игнээ тавиач. Энэ элсний минь урт нь ер нь хэдэн километр вэ? Та мэдэж байна ер нь? Элсний урт нь заа нэг 180 гэж яригддаг юм аа. 180. Тий. Одоо эн чинь тэр баян талаа наад талаас яваад ийшээ ингээл үргэлжлээл явж. Тийм ээ л. Яг ингээд наашаа ирж явах та. Яг энтэй талд чи элсч хайшаад энтэй талд чи уул хайшсаар голороод ирж байгаа юм. Тий, хоёр талаараа нэг талаараа баруун гартлаараа болохоор хоёр талаараа гэх юм уу? Тэгээ хоёр талаараа уул хайшаал. Урдуураа ирс. Элс хайшаал. Тэгээ голоор нь явсаар голороод ирт юм. За харин зөв явсан бай. Тэгээгүй бол энэ уужмаар ингээд засамдаараа давчвал энэ уужм гэдэг нэг алдартай юу вэ? Тэрийг бас барагтаа машин гаталдаг байхгүй. Ааха. Энэ хоёр талаараа ингээд ирэх нь бол асуудал. Илсэн дундаа яг ингээд илсээ тойроод голд нь нэг ус өгдөг гэсэн тийм ус байгаа юу ч? Тэр ус чинь бүр тийш юм байгаа. Нилийн цаашаа гэсэн үг. Одоо энэ чи энтэй талаас нь очих боломжгүй. Ааха. Ингээд элснийхээ цаана гарч иж явж очиж чон хараах гээд. Тэр өнөөдөртөө бол очиж чадахгүй юм тий. Өнөөдөртөө бол очиж чадахгүй. За яг өнөөдөртөө бол одоо энэ тэмээгээрээ явж ирчээд ийшээ яваад нөгөө сэрүүн болдог. Зон нь хөтөө өвлөн тийм дулаахан тийм одоо дотор нь цай аршаа байдیں۔ Нүгээр юм гол мол. Өчтөр өрөө өглөө энэ тэр жоохон бүүдэр бүрхэг байгаадсан. Одоо ер нь аваагааг үсэлэмжтэй шүү. Харин ингээд бороо орчихно гэд хараад байдаг. Арай л орсонгүй те. Тэгээд орох шүү байгаа. Би ч өчтөр ирэхдээ борооноор наашаа яг бороон дунд явчихсан шүү. Тэр ёлын тийшээ бол орсон байлгүй бүрөө. Тий, бороо орсон. Тэгээд наашаага баян талаагаас наашаа явж исэн чинь хонгорын илс маань шуураад исэн болтолтой. Илсэн шуурах хараад. Тэгээ зам нь аягүй дэржигнүүртэй юм байлээ. Тэгнэ, говийн цамч одоо сайхан дэржигнэ штэ. Манай энэ говийнхан ч бол инүүхэнд л гэж хэлнэ штэ. Инүүхэнд тэгээд тэр нэг 40-50 км-тэй л байгаа. Одоо ч монголчууд сайн аялж байгаа шиг байна. Нэг үеэм бол гоё аялдаг байна. Уг надруу залгаа. Янз бүрээр. Оо янз. Сайн уу айна сайн уу? Үгүй би аюу халуун элстэй газар гэж одоо ирсэн чаа. Ер нь аюу хүүтэн шинжтэй шүү. Ойрт. Сэрүүхэн үү? Тий, сэрүүхэн шинжтэй. Үзэг юм ааштай ч ингээ үзэн бослож байгаа нэг нь болж штэ. Очрол юу гэж шүү. Очрог нөгөө нэг ганцаараа влог гэдэг залуу идэв шүү дээ. Аа тий. Тий ч гэж мань мэдгүй байна. Чи влог хийх юм уу? Хийгээ явчих чи одоо ингээ орж штэ. Сэн үү? Таксрапи. Татлаартай юм словно. Аа. Татлж гоё л доо бас. Тасархай. Бүр ямар шумуул алаа. Харин энд ч гэсэн ямар шумуул. Би нэг шумуулны талтаа явсан. Ерөөсөө ирсэн ч үгүй. За зоркоо ханаа сайхан алаа. За сайхан надаарай. Яа. Окей. Аач. Ок. Гэрлөг амцах гад. Химээг ингээ орой 50 явуулчаар хаагуур явах уу? Өөр энэ хойшоо ингээл дуртай газар лугаал явцгаа шүү дээ. Тэгээ салаасаа явчихна гэж байхгүй. Бөөнөрөө л яв. Бага газараас нь авчиж аваад. Бай газрыг яаж мэдэх вэ? Тэгэл дурандаа л тэгэл ер нь Ерөнхийдөө нэг багцаа байгаа тийм ээ. Багцаа байгаа шүү дээ. Тийшээ явдаг даа гээл тэгэл. Одоо хаашаа хөдлөе гэж бодож байна. Харин тэгэл хүү амтнаас асууя гэж бодлоо шүү дээ. Явж байгаад.
Та хаашаа зөвлөх вэ? Одоо бол юу вэ штэ. Өнөөдөр одоо ингээл яг энэ чинь юу хүмүүсийн аялж байгаа юу маршрутууд ингэж л байгаа. Ёлооч өчтөд ирсэн. Одоо энэ хонгороо өнөөдөр ингээ үзсэн. Маргааш энэ Баян цаг баг. Буцах замд идэгсэн те Баян цаг нь. Тэ. Ирснээрээ. Тэ. Ирснээрээ биш. Ирснээр биш үү? Ирснээрээ биш. Чи ингэж ирсэн бол Баян цаг тийш юм байгаа. Хойгуураа юу? Хойгуураа. Уулынхаа хойгуур гэсэн үг юм уу? Тэ уулын хойгуур явна. Булган сумаас цаашаа 18 км байдаг хаа. Булган сум энэ хэдэн километр вэ? Булган сум 130. Сайхан дэржиг нь штэ. Ох гөрвлүүд явчихсан. Жижигэн. За чи наадам өчигдөр ихэлчлөө. Угжигдэр эхэлсэн. Өнөөдөр хэдэн блэ? Өнөөдөр 11. Өнөөдөр 11 юм уу? Тий. Намаа яг эрдэ өдөрт наадам болж ирсэн аахгүй. Оо тийм үү. Аа. Чи яасан хотоос эхэлсэн үү? Тэгсэн. За. Хотоос эснийхөө өглөө 5 цагаас ахвал 5 ч хөдлөөгүй 5 гэж гарах гэж ухамсараа 8 болгож гараад. Ааха. Таны тиймээ бол буцъяа л гэдэг ч тий. Тийм. Хөнгөн дээр тавьчих. Сэвэлзээл ш. Чи өргөн нэг 5-аас нэг 10 км байгаа шүү. Өргөн хэсэг нь. Хамгийн өргөндөө 10 км байх юм шүү тий. Би ч өчигдөр яг наашаа ирж байгаад нэг юм овоо дээрээд яг овооны урагшаа нэлс рүүгээ гарсан зам байсан аахгүй. Тэ шүү дээ. Тэр чинь байхгүй юу? Ааха. Яг тэрүүгээр нэг ингэ гарчт юм уу гэж зөргөлөөл. Хийгээ бүр ингэ шалбитл бүр нилээн багсаа гарчт юм уу гэж бодсноо. Яг нэг юм за одоо энэ элсний гол дороо суучвал тэгээ харанхуу болж исэн. Элс шуураасан шүү дээ. Тэ. Шуурган дунд харанхууд ингээд элсэн дунд гацчвал. За одоо хин намайг олох хүн байхчгүй шүү дээ. За ер нь буцъя энэ замаараа явъя нэг айл бараад игээд. Тэр чинь нөгөө нэг алдарт уужмын ам гэдэг оч байхгүй юу? Чи хоёр захаас хамаад хөөхөн давхт юм уу? Явуулаад байдаг байхгүй. Яг голдоо очингоо та. Тэр чинь аймаар чанга бай. Тэрүүгээр гарвал цааталтаа хаана очих вэ? Тэрүүгээр гарвал юу яа? Илсээ тулвал. Тэрүүгээр гараад тэгэл сэврээ орно шүү дээ. Манай сум. Тэ сэврээ сум. Тэгээ ноён сэврээ гэж нөгөө нэг одоо манай сум чинь ноён сэврээ хийсэн мөнгө аягаар алдартай да. Манай сум чинь ер нь 83% нь улсын тусгай хамгаалалттай. Их газар нь. Их газар нь. Тэгээ 17% нь орон нутгийн тусгай хамгаалтанд авсан гэдэг баха. Аха. Тэгээ 100% ямар ч лицензгүй сум байгаад байгаа маа. Зам энэ төр тавьчих юм бол хүмүүс тасрахгүй болчих тий. Тэг нь харин. Юу зам мам тавьж болно л да. Тэгэхээр ч бас ер нь энэ байгаль шиг хүн ирээлээ үлгээл байгаль тий штэ энэ зам мам тавьчихаар нэг сонирхолгүй байх юм шиг. Тий. Говийн сайхан дэржиг нүрээр бас ингэж яад юм бэ гэж мэдрээ да. Наа ирснээс хойш хамгийн дулаан өдөр болчихно. За тэгнэ тэр ёлоо ам авч нэг уулархаг өндөр хэсэг болохоор ер нь хүүтэн байт юм уу. Тэнд ер нь үйл гараад бороо орохгүй байх. Ямар ч нөхцөлгүй. Үйл гарлаа энэгээр үйл гарсад бол тийшээ л очиж ордог баг. Би наашаа гарахтаа өмнө говийг ингээл юусоо битүү илсвтэй. Аа. Тэгэл хаас айгу тимээ таарал. Тийм гэж бодоод ёлын ам дээр очисон чи шууд бодолцоо өөрчлөгдсөн шүү дээ. Тэгэж манай говийг зүгээр нэг элсэл байдаг гэж хүмүүс төсөөлд юм жоо ирээгүй хүмүүс. Тэгэхээр ч өстө говь хангаа хосолсон газар байгаа сте. Тий хангаатайгаа сайхан хангаатай. Говь хангаа хосолсон газар баг. Манай ханг болохоор яг ирээгүй хүмүүс төсөөлж бодохоор зэрэг нэг л элсэн цөлөөд байгаа говь гэдэг ч юм. Би ч гэсэн тийм төсөөлтэй байсан. Тэгээд яг өөрөө яриад үзэхээр гоё байгаа сте. Ваа. Ирсэндээ морь явахд ер нь жоохон хэцүү юу? За л яг нэг нарийнхан туураатай болохоор жаахан шигдээл. Тэгээд явна л да. Бид нар чинь бага байхад морь ундаг байхад тэр уулны наан бол уйдаг байсан ахнаар. Тэгээд наашаа энэ хонгорын голын наадам чинь 8 сарын 15-нд болдог байсан. Тэгээд тэндээс мориороо наашаа элэс таваал. Аль жоохон юмнууд морион давуулаад ирээд энэ дуур бичаад уцаагаал. Тэмээ бол арай том юу тавхайтай болох. Тэг тэмээний тавхайч мөр айгүй том юм шүү дээ. Монголын динозавр гэдэг байна шүү дээ. Хамгийн том бит тайм зайл. Ойрхон гэдсэн чи бас явхаар хол байгаа шүү дээ. Тэг хол юм. Тэгэлгөө. Нүдэнд айгүй ойрхон. Нүдэнд тэгд юм аа. Би чамд энэ голын үзүүлээ. Нүгэр ингээд хонгорын гол гэдэг нь урстай. Иргэн нилээ юм хавцлах уу? Юу тийм шүү дээ. Хатам юм биш те. Энд чинь ингээд үер дүүрэн явна шүү дээ.
энүүгээрээ халиал. Энэгүй бүр дүүр нь хальт юм уу? Халиа шүү дээ. Амар шүү дээ. Одоо эн чинь нөгөө эзгүй ус орж ирдэг байхгүй юу? Тэр ууланд бороо асгасан бол тэр уужим аам чи сэт цохоод тэгэл тэгээд энүүгээр орж байгаа уснууд чинь ийш орж ирдэг байхгүй. За аюултай. Тэрүүгээр тачигнаад бороо ороод энүүгээр мал хуу ёстой юу вэ? Бүх юмаа татаад хойшоо гарахгүй бол. Цуглаал Цуглаал тий. Уулнууд ингээ хараад тахтай айгүй тийм юу хадрахаг Харин тийм манай говийг бол хүмүүс зүгээр л нэг хэдэн элс говь нэг тийм юм байна. Тэгэхээр манай уул бол би ч одоо дархны өргөн болсон байхгүй юу? Ааха. Тэгэхэд хангаад очиход ийм хясаатай уул бол би нэг хараж өгөхгүй байгаа. Манай энд бол хонь хариулж явж байгаад хадачдээ шүү дээ. Хадна хэр яа гэсэн үг вэ? Бууж чадхан байждаг байхгүй юу? Ааха. Аюултай. Тийм хавцал ихтэй байхгүй. Ёлын аман дээр явжсэн нэр түс тас гэл юм дэлбэрж байгаа юм шиг дуурайд энэ. Хад норж ийн гэ. За. Норн аюултай. Амар дуу түс гэл ингээл юм дэлбэрж байгаа юм шиг чимаард юм л. Ааха. Ок. Тэгээд чинь хоёр талаараа юутай голдоо нэрийнх болохоор цөөрөөтэй бүх газраас сонсогд юм л. Би доогоор гол урсд юм шүү дээ. За би бол голоор чинь камерын дээр ихтэй харагдааг байхаа. За яг хоо ийшээ явна. Энэ голны буйнд л одоо энүүгээр байгаа амтан мал нь ундаасч байгаа. За тэндээс баахан морь давхиж ирж гэнэ. Тэмээ өргөөг айж. Тэмээ мөрнөөс өргөхгүй. Бас гээд товцооны цаанаас харагдахгүй гараад ирвэл өргөх магадaltaй. Хүмүүс морь малаа татаад байгаа бах та. Өө хоёр талаараа Тийм байна шүү дээ. Ваа. Ой байгалаа. Ингээд энэ төрөгч яст дүүр уус харж ирэх. За энэ зүүн талаас морд гарч ирж байна. Наашаа гарч ирж байна уу? Тий. Зогсчлаа. Энэ ус руугаа очиж. Одоо тэр хэд тэндээс дахиж ирээ өргөөг айж байгаа. Нэгт аюу сони юм те ингээд хоёр талаараа ийстэй голдоо ингээд зүлэнгүүл орохцаа. Гол урсаа гэж идэг. Ха. Доошо бууж н усан дээр очих байх уу? Усан дээр үү? Тэ. Та усан дээр очих гэж үзье хоёлаа. Буучих газар байна. Йоо, энэ бүрхтээ янзын юм аашаа. За, сайн барай л. Хөг. Өө, нууруудад бас эвгүй юм шүү. За, тэмээгээ усалчаад явъя да. Буух уу? Бууй. За. За би. Оба. За, яста янзын байгалтай газар байна. За, сайн бариад. Бүхнөөсөө сайн барьж та. Инээд авирын шүү наад. За. Оба. Аюу огцсон бол амар гарч ирд юм байна. Бэртэй бол тийм ээ. Бэртэй юм байна. Дуут манхан тэр доотлын өндөр аяндаа дахиж өтер айлууд дуусаа цаана зогсоол байгаа. Тэгэл тэр өндөрөөд л тэгэл.
Авирал тиймдээ. За өөрийгөө танилцуулдар хэн бэлээ? Нэрийн хэлээр юм. Хэдэн настай юм чи? 2 настай юм. Чаг аавчсаа 3 гэж шүү дээ. 2 настай юм уу 3 настай юм? Дахиад уу. За 3 гэж. За. Баярлалаа гэнэ. Баярлалаа. За явъя. За тэгээ сайн яваарай минутоо. За. Аян зөвөр эндээс болгон 130 цаашаа 18 км. Тэгвэл Баян зэг дээр очив. Аль Баян зэгийн сонирхож үзэл тэнтэй хонохгүй юу тэгээ цаашаа аялал үргэлжлүүлэндээ. За тэгээ манай дэрж зочилж хонож өнжиж тэмээ унаж үйлчлүүлсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Амьдрал чинь аз жаргал сайн сайхныг хүсье. За баярлалаа. Ямар сайхан. Ерөөлөд ашигэ. Зүйтэй сайн сайхан явуултугай. За бүгдээрээ тэгээд хонгорын голоосоо хөдлөөд, хонгорын эснээсээ хөдлөөд явж байна. Одоо бүгдээрээ Баян цаг орноо. Хонгорын эснийхээ дуут орой гээд хамгийн өндөр хэсэг тийшээ ноч чадсангүй. Тийшээ очиж гэсэн чинь салхилаад эс шуурах гад болдгүй. Тэгэхээр солигтой дүүрсэж авч чадахгүй. Тийм байж хаар тэгээд дараагийн газар руу хөдлөе дөө. За тэгээ бүгдээрээ Баян цаг дээр уулзъя.